сантехник болон одоо бусад давуу тал. Үзэгчтэй шин судас нэвтрүүлэг таны баригд төвчлө болонгаар үргэлжилж байна. Энэ болонгаа бод БСП тавилгын төлхөртэй хамтран та бүхэндээ хүргэдэг гэдгийг мэдж байгаа гэдэгт итгэлтэй байна. За тавилгын алдар хоёулаа мэдээлэл үзэрдэг байна. За энэ тавилга маань болохоор Шинака брендийн тавилга байгаа. За энэ тавилганы маань онцлог давуу тал гэх юм бол ирмэг өнцгнүүд нь болохоор бүгд хагас дугуй хэлбэртэй байгаа. За нүүрэн хэсгүүд нь болохоор лакцсан хулгатай. За тэгээд далд бариултай юм байгаа. За зохион байгуулалтын хувьд гэх юм бол нэг тал нь болохоор дандаа хувцас тавих 50 рүүттэй. За нөгөөд нь тийм 5 шүгэтэй. За тэгээд энэ хоёр хэсэг нь болохоор үлгөх. Тэгээд дээр үлгүүрийн хэсэг. За дээр нь болохоор 50-д нь болохоор хүнжил гуцсан юм уу тий тавьчих боломжтой. За тэгээд материалын хувьд гэх юм бол мадуу үрцэн шахмал дээр үлдэрийн аргаар гэсэн хуулгатай байгаа. Тэгээд бариулнуудын эднэр болохоор маш гоёмсог тийм гуйлан оруулгынуудыг оруулж өгсөн байгаа. Өнгө алдна гэж байхгүй тийм ээ. За орны хувьд болохоор метр 60-аас 2 метрийн урттай юм 2 хүний ор байгаа. За тэгээд орнууд бол бүгд ирмгүүд нь бол хагас бөөрөнгийн учраас нял хүүхдтэй айлт ч юм уу те залуу хүмүүст бол илүү зохимжтой одоо хүүхдийн гэмтгээс бол сэргийлсэн. За тэгээд орны хувьд бол хөдөн нөгөө нэг газар тулсан биш хүндээ учраас доогоор нөгөө нэг цэвэрлэгээ их бас боломжтой гэдгээс давуу талтай байгаа. За комодны хувьд гэх юм бол 3 халахтай. Тэгээд дээр нь болохоор бас нэмэлтээр юм шургуул нутагтай байгаа. За бариулгын хувьд гэх юм бол бариул байхгүйгээр дандаа далд шууд дарагдаад хаах боломжтой юм бариул нутагтай. Болохоор 3 шүгэтэй 3 юм нэмэлт юм шүгэнтэй байгаа. Энэ сэрмэн бол нэмэлтээр авах боломжтой байдаг. Зай талбай хэмжээнээс шалтгаалаад. За өнөөдрийн хувьд бол нөгөө жижигхэн метр квадраттай өрөө тохижуулж байгаа гэдгээр бол сонголт бол шкаф, ор, төмбөшг гэсэн хэсгүүдийг бол сонгож авсан байгаа. Ер нь бол модон тавилга маань бол хаалгыг онгоолгоод үзэхэд л ер нь бол урдаас бол мод үнэртэж идэг. Тэр нь бол мод үнэртэж ийнэ гэдэг маань бол хүний биед эрүүл мэндэд бол сөрөг нөлөөгүй ийм тавилганууд байгаа. За тэгээд модон хүртсэн шахмалаа бол яг үйлдвэрийн аргаар нь одоо өөрөөс нь гаргаж авсан байгалийн тийм цавуугаар нааж өгдөг учраас ямар нэгэн тийм хурц өнөр үрддэг гэсэн. За зөвхөн таны бариуд тохижуулалт бол үргэлжилж байна. Сая бид жижиг өрөөг бол тохижуулж харуулсан бол одоо том өрөөний хэсгийг тохижуулсан байна. Тэгэхээр цагаан өнгийн тавилгааг бол ерөнхийдөө ариун жаргалагч маань сонгоо авсан байгаа шүү дээ, тийм ээ. Бас залуу хосуудад одоо илүү таалагддаг тийм. Тэдний бас сонголт гэдэг утгаараа цагаан өнгийг бол сонгож авсан байна. За энэ тавилгын хувьд тавилаа ер нь нэлээд онцлог давуу тал нэлээдтэй юм шиг байна. За энэ тавилга маань болохоор шинээр ирсэн байгаа. Шинэ загварын Шинака брендийн Балта гэдэг загварын шинэ тавилга байгаа. За энэ тавилгын маань онцлог давуу талууд гэх юм бол секц болгон тус тусдаа салдаг. За салгаад авах боломжтой гэсэн үг. За энэ бариул байхгүй байгаа. Бариулгүй. Тэгээд өнцөг ирмүүд нь бүгд хагас бөөрөнхий. За тэгээд нэмэлтээр болохоор гэрэлтүүлэг хийх боломжтой. Шилэн хэсгүүдэд доторх юмаа гэрэлтүүлж харагдуулах нэмэлтээр хийх боломжтой. За материалын хувьд гэх юм бол үндсэн материал маань мэдээж модон үрцэн шахмал дээр үйлдвэрийн аргаар нас болгохтой байгаа. За нүүрэн хэсэг нь бол хаалганы материал бол лакцсан хулгатай байгаа. Зургтын тавиурын хувьд бол сонголт бол богино хэмжээний сонголттой уртч загварын сонголттой бас байгаа. Ийм шургуулгатай. Шургуулгатай дахиад шургуулгатай бас өрмөгцсөн шин загварын тавилга маань байгаа. За ширээний хувьд бол хэмжээ нь бол метр 20 хэмжээтэй байгаа. Яг бодингийн урд яг тавигдах. Тэгэхгүй бол өндөр ч юм уу, нам ч юм уу хэлбэртэй байгаад идэг штэ. Хит их өндөр болчиход идэг. Тэгэхэд бол яг стандарт хэмжээтэй байгаа.
Будингийн хувьд болохоор ерөнхийдөө зочныхаа өрөөний тавилгыг бол цагаан өнгийн тавилга сонгогдсон учраас будингоо бол бор өнгийн тавилга өнгийг бол сонгосон байгаа. За энэ будингийн хувьд бол хэрэглээний хэсэг нь бол цэвэр арьсан чигдэхгүй. Яг цэвэр арьс бол яг удаан хугацаанд суугаад ирэхээр бол ерөөсөө тэгж чигддэггүй хөдөрдгөө л те. Хиймэл арьснууд бол удаан хугацаанд ингээд суухад бол чигдтаад аюу тавгүй байдаг шүү дээ те. Ийм юм бол байхгүй. Суултын яг хэсгийн үед бол дацийн борлонтой байгаа. Тийм болохоор суун гэсэн асуудал бол байхгүй. За баярлалаа үзэгчдээ та бүхэндээ том орны хэсгийг тохижуулж харууллаа. Ариун жаргалагчтай бас маш их баярлалаа. Тэгээд одоо шин заагууруудыг тухай бүрдэнд үзэж та бүхэндээ бас танилцуулж явах болно. Тохижуултыг хийж явах болно. Тэгэхээр та бүхэн бас таны байрыг тохижуулах болонтойгоо үргэлж хамттайгаараа шинэ орон сууц баригдахын хэрээр бас залуу хсууд маань орон сууц худалдаж авах. За түүнийгээ тохижуулах нь бол зайлшгүй одоо шаардлага гэж бол бас хэлж болно. Тэгэхээр BSB гэрийн тавилгын дэлгүүр маань тэр дундаа залуу хсуудтай болон үзэгчид худалдаа авагч та бүхэндээ зориулаад бас шин брэнд тавилгуудыг цаг адалгүй оруулж ирдгээрээ бас их давуу талтай гэж миний хувьд бодож байна. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргүүлцлаа. Түр баяртай.